Албан бус тоогоор нийслэлийн хэмжээнд 2000 орчим хүн орон гэргүй тэнэвчлэн амьдарч байна. Гэхдээ саяхан болж өнгөрсөн хүн амын тоолсоор орон гэргүй хүмүүсийг зохион байгуулалтаагаар тоолоход хамруулсан гэж байгаа. Гэхдээ нэгдсэн дүн эх 2 дугаар сард гарна. Ер нь хэдж бай тэнэмэл хүмүүс өвлийн цагт тараншааны нүхэнд хоногдож, ихийнх нь арх удаг болохоор эрүүлжүүлэхэд хондог. Эмнэлгийн бичигдээ ч эмнэлгийн хүртэл тоож авдаггүй болохоор эрүүлжүүлэх байрны эмч нар хүртэл авахаас цааргалдаг байна. Хүйтний ирж улам чангарч байгаа энэ үед гудамжны хүмүүс орон сууцны орц хонглоор амьдарч, байрны шат булан тохоод унтаж байгаа нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Гудамжны тэнэмэл гэгддэг хүмүүс өвлийн цагт хайчдаг мэдээж жижүүргүй за түгжээгүй энэ байрнуудын шатан дээр одоо унтах тохиолдол их гардаг байна. Иргэдээс одоо ийм мэдээлэл ирсний дагуу бид нэгэн байрны үүдэн дээр ирчээд байна. Энэ байранд жишээлбэл 2-3 хүн тогтмол ирж унтдаг гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Тэгэхээр өглөө одоо оршин суугчид ажилдаа сургуультай явхад одоо шатан дээр нь 2-3 хүн унтчихсан, арх өнөртүүлсэн, муухай өнөртүүлсэн байдаг байна. Жижүүргүй байруудад энэ байдал түгээмэл ажиглагддаг байна. Тэгэхээр сууц өмчлөгчтэй болон дүүргүүдийн тал дээр анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгарн гарч байна. Хэдийгээр тэнэмэл хүмүүс оршин суугчид руу дайрч давхчлан дээрэмдэх тохиолдол төдийл их гардаггүй ч гэсэн орцон эвгүй муухай үнэртэй болж шээс архины үнэр салхаа болсныг оршин суугчид хэлж байсан. Тэглээгээд хаана хин тантхаа мэдгээ болдгийг тэтгэл мөн хэлсэн. Сургуулийн насны хүүхдүүд орой гэртээ орох гэтэл шатан дээр нь эрүүл согтод мэдэгдэхгүй хүн унтаж байгааг хараад айх явдал байн гардаг байна. Ялангуяа жижүүр байдаггүй хуучны байр орон сууцанд тэнэмэл хүмүүс олноороо бөөгнөр хоногдлож байна. Тараншаанд хоногтой өрүүлдэг хэдэн халуун ууранд түлэгдэн бэртэх явдал их гардаг. Харин орцонд унтах орон гэргүүчүүдээс болоод гэртээж орж чадахгүй хүмүүс ч байна. Үүнийг холбогдох газрууд нь анхааралтай авч тодорхой ажил хийх ёстойг энэхүү сурвалжлагаараа хэлхийг зорилоо. ETV News Ариун Зя Төмөрсөхнөр мэдээллээ.